Цасны хүний зулцгийг эмчилж эдгээсэн анчин өвгнийг насаар нь тэжээсэн алам сууд. Колимын хойг гэхээр Орос төдийгүй Якут туваачууд ч андахгүй. Учир нь 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн жилүүдэд Монголын олон зуун бурайд эрчүүд Колимд цөлгдөн Сибирийн хүйтэн өлсгөлөн хоёрт амь тавьсан болохоор тэр. Колимд зөвхөн цаатангууд л амьдарч иржээ. Тэд бол эвийн кут. Битүү цасаар хужигдсан хөвч тайга бөгөөд хүйтний ирж дээд тал нь хасах 70 хэм хүрнэ. Эвингчүүд цаа бугаа маллаж нүүдэллэн аждурдаг. Энэ битүү тайгад бидний ярьдаг зэрлэг хүн буюу алмас амьдардаг гинэ. Ялангуяа Колимын их намагтай хөвч тайгад одоо хүртэл алмас байдаг тухай энэ нутгийнхан ярьцгаадаг. Цас их унсан нэгэн өвгөн цаатан хэдэн 10 цаагаа маллаад Колим голын дээд биеийн битүү тайгад цор ганцаараа өвлжиж байжээ. Нэг орой нохтон жигтэйхэн боргож босож гүйлдээд цаабгын сүрг нь үргэж бужигнаад явчихв. Өвгөн анчин хөвчийн баавга ичээнээсээ гараад ирсэн болов уу гэж санаад буугаан сумлан гарчээ. Гэтэл баавга биш. 6-7 тохой өндөр том биетэй бүх биеэр нь өтгөн ус бүрхсэн хоёр амьтан зогсож байх нь тэрэ. Алмас болохыг өвгөн таамаглаад тэднийг тогтон ажиглавал өөрт нь муу юм хийх бодолгүй өөдөөс нь том гэгчийн номхон хүрэн нүдээр ширтэж байх юм гин. Битүү бараан ус даахны наагур унжиж сунайсан хоёр том хөхтэй амьтан нь нэг гартаа юм тэрснийг үзвэл зулцэг нь бололтой. Алмсын зулцэг гэгч нялх хүүхэд шиг чарлаж байв. Энэ нялх үрн өвдөд хүнээс тусламж ирэн энд ирчээ гэдгийг өвгөн ойлгожээ. Өөрийгөө болон бусдыг өвс ургамлаар эдгэж сурсан хөгшин анчин зоригтой эрэмгий хүн байсан тул өөрөөс нь аврал ирж уртсных нь гадаа ирсэн хоёр алмсаас ч айж эмээлгүй явж очоод нялх зулцгийн авбал амьсгал нь тасалдаж амьсгаадан халуурчээ. Зулцгийг тэврээд уртсандаа орох агшинд нөгөө хоёр эцэг их алмас ямар нэг хөдөлгөөн хийсэнгүй. Өвгөн уртсандаа ороод алмсын төлийг эмчилж эхэлжээ. Өвсний ханд буцалгаж аманд нь цотгов. Халуу шатж байгаа биеийг цааны хөтсөнд ороож хэвтүүллээ. Энэ зуур түүний хальт анзаарах үед хоёр алмас уртсны үүд хаасан баавгайн том арсыг хальтхан яраад дөрвөн том нүдэрээ өвгний хөдөлгөөн бүрийг ажиглаж байсан гинэ. Анчин өөрийнхөө чадах мэдэх бүхнээ хийсээр 3-4 хоноход алмсын хүүхдийн халуун буурч эдгэрчээ. Энэ хэдэн хоногт нөгөө хоёр алмас түүний уртснаас холдолгүй ойрхон хоноглож байв. Хэдэн цаагаан эргэж тойрч явх үед алмсуудын том мөр харагдах агаад ойролцоох модонд эргэлдээд байсан бол тэр хэдэн өдөрт бараа сурггүй алга болжээ. Бодвол авраг биет хоёр цасны хүн хүмүүсээс дөлж зайлсан бололтой. Нэг тохой гэдэг нь 40 см-ээс багагүй тул 6 тохой гэвэл 240 см. 7 тохой гэвэл
280 см болох ба аламсуудын өндөр 2 метрээс хавьгүй илүү байжээ. Аламсын хүүхэд тачирхан боловч ширэлцэн битүү бараан шаргал дүүсээр бүрхэгдсэн бөгөөд халуун нь бууж цааны өтгөн сүү өгөхөд ховхсорно. Чансан мах өгөхөд идэхгүй мөртлөө түүхий махыг хормхон зуурт зажлалгүй шахам залгичхана. Аламсын үр зулзаг хэдийн эдгэрсэн тул өвгөн цаатан уртснаасаа тэрвэрч гарахад өнөө хоёр модны дэргэд сэрэмжлэн хараад зогсож байлаа. Өвгөн тэр хүүхдийг цасан дээр тавихад эцэг эхийгээ үдсэн зулзаг сарвалзан хүрхрэн чарлахад дэлэн хөхөө унжуулсан их алмас нь хэдхэн харайгаад үр төлөөн тэврэн авчээ. Анчин хөгшин уртсандаа ороход тэдгээр алмас сонин бөглүү сөөнгдүү хоолоогоор хүрхрэн архирч байсан гэдэг. Тэгэхдээ цасны хүмүүс их баярлан талархаж байгаа нь илт гараараа даллаж байв. Зулцгыг эдгэж чадаагүй бол тэр алмсууд цаатан өвгнийг яах байсныг хэнч таашгүй. Азар аламсын төл эдгсэн байна. Маргааш өглөө нь өвгнийг уртснаасаа гарахад гадаа нь үхсэн хандгай хэвтэж байсан ба мөнөх аламсууд түүнийг авлаад хүүхдийн эдгээсэнд талархал илэрхийлэн идэж төхөөрч өгсөн нь тэр бололтой. Ерөөсөө тэр өвөл мөн хавар өвгөн анчинд ан хийх хэрэг ерөөс гарсангүй. Яасан бэ гэвэл хэд хоноод л аламсууд анчны уртсны гадаа ховор ангийн мах авчирдаг болсон гинэ. Үрт амтэн гэдэг зэрлэг байна уу, адгуус байна уу, араатанч байна уу, бурхнаас заяасан инстинктийн дагуу эх хүнтэй адил үрдийн хязгааргүй хайртай байдаг байна. Цаатан өвгөн өвхөн өгтлээ ангийн махаар тасраагүй бөгөөд хаанч явсан нөгөөх аламсууд түүнийг олоод уртсных нь гадна авлсан ангаа авчраад тавьчихдаг болсон ажээ. Харин өвгөн анчин өөд болтлоо аламсын үр төлийг эдгээсэн тухайгаан мужийн захиргааныханд хэлэлгүй тас нууж байв. Туваа Якутын ард түмэн аламсыг нэгэн төрлийн амьд шүтээн гэдэг бөгөөд түүнийг харсан хүн хойд насандаа диваажинд очдог хэмээн ярилцгаадаг гинэ. Эксүрвэлж iNews цэгийн төвшин жаргал. Уншсан Эрхэнбаярын Батторж.